За өнөөдрийн хичээл хэвлээ хаштабл. За өгөглийн бүтцийн 5 дахь өгөглийн бүтц үе хаштаблыг үзнэ. За энэ хаштабл дээр нэг 2 лекц байгаа. Эхнийх нь болохоор нэлээд онлайн төвшинлөө, нэлээд жоохон гүн рүү ойлгох жоохон төвөгтэйгээс гадна жоохон жоохон суйрлууга нэлээд орсон байдаг. Тэгэхээр энэ дээр бол жоохон ойлгох жоохон төвөгтэй байх үүднээс бид нэр энгийн болгоод огш хаштабл гэдэг ингэж 10 хуудас 12 нүрэнд илүү одоо энд байгаа агуулгыг ийшээ илүү базаад ишээ оруулсан юм өгдлийн бүтцийн хичээл байгаа. Тэгэхээр хэдүүлээ эхлээд энэ энгийн лекцээ хэдүүлээ харна. За энэхүү хичээл хаштабл гэхээр үндсэн утга нь бол яг ингээд түлхүүр болон утга гэдэг одоо key value гэдэг ийм онцлогтой ажилдаг байгаа. За тэг өгөгдлийг хадгалах болон хайх хамгийн хурдан аргуудын нэг тохирсон аргачлал дээрээ тохирсон одоо програм дээрээ энэ бол хаштабл гэдэг бол хамгийн хурдан ажилдаг зарчмуудын нэг. За тэгээд бид нар ер нь програм хэмжээний өгөгдлийн бүтц гэдэг зүйл маань дандаа програм хэмжээний хурд яг үр бүтээл гэдэг үр ашиг гэдэг байгаа. Тэгэхээр нэг үр ашиг ер нь програмын үр ашиг энэ одоо алгоритмын үр ашиг гэдэг зүйл нь юугаар хэмжигдэх вэ гэхээр энэ мөнгө олж ирэх болон тэр мөнгөн үр ашигийг тухай ерөнхийдөө ярьдаг. За энэ үр ашиг нь болохоор хурдан ажилдаг, санахойн одоо зарцуулалт айгуу зөв баг болон айгуу зөв зохион байгуулалттай гэдэг нь болохоор үр ашиг гэж ерөнхийдөө програм болон компьютерийн хувьд бол тооцогддог. Ерөөсөө биднэрт энэ ажиллаж байгаа бидний энэ процессор, CPU, RAM, hard гэх зүйлсүүд дээр үр ашигтай байдал гэдэг нь эдгээр нөөцүүдийг одоо энэ RAM-ийн нөөц, CPU-ний нөөц, hard-ийн нөөц гэх зэрэг байдлаар нөөцүүдийг аль болох үр ашигтай одоо аль болох одоо ингэж өндөр хурдтай, бага цагтай ингэж ажиллахыг бид нэр одоо үр ашигтай гэж хэлж байгаа. За тэгээд all logarithm mean гэхээр буюу энэ бол хоёртын хайлттай одоо маш хурдан байсан гэсэн үг тийм. Хашивснагт нь болохоор түүнээс ч хурдан буюу 0.1 хурдаар ажиллах зорилготой байдаг. За энэний тухай харьцуултыг айгүй их олон гарна. За бид нэр логарифм 1 гэдэг чинь ерөнхийдөө энэ чинь хоёртын хайлт гэсэн үг байхгүй. Логарифм 2 суурьтай одоо n л гэсэн үг байхгүй. Тэр нь яах вэ гэхээр ерөнхийдөө 1 сая өгөгдлөөс 20 секунд хайлт гэх. Өмнө тайлбарчижсэн чинь хоёртын хайлттай арга буюу 1 сая өгөгдөл байлах юм бол шууд ингээд 500 мянгаар нь таслаа. Тэндээс их байна уу бага байна уу гэдээ ингээд шалгаад явдаг. Тэгэхээр үүнээсээ ч илүү хурдан хайлт буюу ерөөсөө 0.1 O1 гэдэг чинь ерөөсөө л 1 шууд алхмаар буюу түлхүүрээрээ одоо value-га шууд олж байгаа. За бидний мэдх юутай айгу төстөөдөө санагтана да. Array linear list-ийн бид нэр одоо нөгөө индексээр нь элементийг олдог шиг тий одоо тэрнтэй айгу төстэй санагдана гэсэн үг. За тэгэхээр энэ нь бол шууд цаг дээр болохоор 0.1 гэдэг ийм цаг дээр хурдаар одоо ажилтдаг юм зорилготой зүйл байх нэ. За эндээс бол харагдаж байна тий John Smith, Lisa Smith, Sandra D гэдэг хүмүүс бол ингээд hash function гэдэг голдоо юм харагдаж байгаа. Энэ бол нөгөө massive array linear list биш гэдгийг нь юугаар илтгэх үү гэхээр энд бид нэр сакс болон одоо энэ санахын өөрч юм уу одоо энэ ийм сакс байна гэж нэрлэж байна. За hash function гэдэг нь болохоор энэ түлхүүрийг нууцлаад цаана одоо энэ чинь энэ 0.1 дээр энэ 2 дээр энэ 14 дээр очсон байна шүү дээ тий. Тэгэхээр энэ hash function гэдгээр бид нэр илүү индексийг нь нуугаад зөвхөн энэ түлхүүрээр дамжиж элементийг нь олдог, утгыг нь олдог зүйлийг бид нэр энэ hashtable гэж нэрлэдэг байх нэ. Тэгэхээр гол нь энэ hash function гэдэг зүйл ажилдаг байх нэ. Тэгэхээр энэ hash function-ыг бид нэр өөрсдөө хийж болно. За өөрсдөө хийх үү эсвэл одоо нэг ихэнх програмчлалын хэлэн дээр суугаад алужээ одоо ингээд яг асууцсан байгаа тэр одоо hashtable-уудыг ашиглаад явах уу гэдэг дээр бол илүү одоо бодох зүйл гарна. За тэгээд хэрхэн ажилтдаг вэ гэж байгаа. Тэгээд hash хүснэгтээ гол нууц нь болохоор hash function дээр байдаг. За тэгээд hash function гэдэг зүйл нь болохоор энгийн чагсаалтад тий одоо array чагсаалт болохоор бид индексээр 0.1 2 гэж ханддаг бол hash хүснэгтэд бид дурын түлхүүрээр жишээ нь хүний нэр ID дугаар ашиглан шууд хандаж болдог. За бид нар бол ингээд massive бол угаасаа л юугаар ханддаг шүү дээ. Индексээр ханддаг шүү дээ. Massive чинь бол индексээр ингэж хандаж болдог бол энд бол хүний нэр ID дугаар тэгээ эргэс дээр одоо юу ч үед ямар нэгэн зүйлээр шууд утга руу хандаж болдог гэсэн үг. Магадгүй бидний эргэст ч юм уу татвар төлөгчийн дугаарыг оруулангууд бидний мэдээллийг илгээдэг байдаг ч юм уу. Гэх зэрэг байдлаар энэ hash function гэдэг нь тэгж ажилдаг гэсэн үг. Тэгэхээр зөвхөн индекс биш, илүү түлхүүр нь бол ямар ч төрлийн утга байх боломжтой байдаг гэсэн үг. Ямар ч илэрхийлэл юм утгыг илэрхийлэх те. Хүний нэр ID дугаар гэдэг ямар нэгэн утгыг илэрхийлж байна шүү. Тэгэхээр энэ бол integer байна уу, double object байна уу гэх зэрэг байдлаар явдаг гэсэн үг. За тэгээд үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд нь болохоор key буюу түлхүүр. Таны хайж буй зүйл. Жишээ нь Apple
За түлхүүр дээр бид нэр Apple гэдэг алим гэдэг одоо ингээ өгчлөө гэж бодъё. За тэгвэл hash function болохоор түлхүүрийг тоон индекс рүү хөрвүүлдэг буюу одоо тоон индекс рүү хөрвүүлдэг. Hash function гэдэг нь Apple гэдэг түлхүүрийг өөрийнхөө алгоритмаараа тоон индекс рүү хөрвүүлдэг. Одоо Apple хичээлийн зураас тад 5 руу хөрвүүлж байгаа ч юм уу те 5 гэдэг индексийг хөрвүүлнэ гэсэн үг. Гэтэ бид нэр Apple гэдэг одоо нөгөө түлхүүрийн ард ямар утга байгааг нь одоо үн нь шүү дээ. Тийм 5000 гэдэг үн байлаа гэхэд бид нэр энэ 5 гэдэг индекс дээр байгаа юм байна л да. Гэхдээ бид нар энийг 5 гэж мэдэхгүй. Энэ бол hash function-аар дамжиж явдаг гэсэн. Тэгэхээр бид нар яг индексийн дугаарыг нь бол өөрсдөө мэдхгүйгээр hash function хашилчдаг, хашлах гэж ерөнхийдөө ярьдаг, хашилчдаг ингэж байх нэ. За тэгээд савнууд буюу bucket нь болохоор өглийг хадгалах бодит байршил гэсэн үг. Санах дээр байгаа бодит байршил гэсэн үг. Тэг value гэдэг нь болохоор тэр тухайн бодит байршил дээр харгалзах, түлхүүрт харгалзах мэдээллийг жишээ нь Apple-ийн үнэ нь 5000 гэдэг бол value гэсэн үг. Тэгэхээр энд байгаа дөрвөн зөвхөн array дээр болохоор key биш ээ index болон element гэж байдаг бол энд key, hash function, тэг bucket, тэг value гэдэг ийм дөрвөн утга байх нэ. За дахиж нэг тайлбарлаад ялгаа салгааг нь хэлье. Key гэдэг бол түлхүүр. Тэр нь бол нэг ID дугаар болон нэр одоо ингэ string одоо юу ч гэж бол энэ бол түлхүүр дугаар. Hash function гэдэг нь болохоор түлхүүрийг тоон индекс рүү хөрвүүлдэг ийм одоо тийм magic box байна шүү дээ. Ийм ажиллагаатай ингэж хөрвүүлж ажилладаг юм механизм функц байна. За bucket гэдэг нь болохоор өглийг хадгалдаг бодит байрлалыг хэлээд байна. Байрлалыг хэлж байна. Одоо тэгээд value гэдэг нь болохоор түүн дээр байгаа түүнд түлхүүрт харгалзах тухайн key гэдэг keyд харгалзах утган мэдээллийг бид нэр одоо value гэж хэлэх нэ. За тэгээ алхамаар хэдүүлээ авч үзэх юм бол за та дэлгүүрийн барааны үнийн жигсаалт хийж гэнэ гэж бодъё. За дэлгүүрийн барааны үнийн жигсаалт хийж гэнэ гэж бодъё. За оруулах дээр бид нар insert дээр Apple 5000 гэсэн үгдлийг хийн. За hash функц болохоор Apple гэдэг үгийг аваад тооцоолол хийнэ. Яг тэгэхээр Apple гэдэг чинь key-гээр орж байна. Key value байхгүй юу? Apple key-гээр орж байна. За хариу нь 3 гэж гарлаа гэж үзье гинэ. Одоо hash функцны 3 гэж гарлаа гэж үзье. За компьютер санах хойно 3 дугаар нүдэнд 5000-ыг хадгална гэсэн үг. За тэгэхээр бидний нөгөө нэг энд цаана хэддугаар индекс байна гэдэг нь болохоор зөв hash функц бид нар өөрөө дур мэдэж хийдэг байна гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол нууж байгаа бас нэг хэлбэр байхгүй яг тэд хадгаллаа гэдэг. Байнгын нэг байршил нь тодорхой байдаг бус hash function-аар нуугаад индексийг нууж харуулж байгаа зүйл байна гэсэн үг. Тэгэхээр бид нар яаж юм гэхээр компьютерийн санах хойно 3 дугаар нүдэнд 5000-ыг хадгалнаа гэж үзье. За тэгээд ингээд оруулчихлаа шүү дээ Apple 5000 гээд. За тэгээ хайх үйлдэлийг хийхээр Apple ямар үнэтэй вэ гэж одоо асуулаа гэж бодъё. За тэгвэл энэ чинь бид hash функц Apple-ийг дахин тооцоолно. Хариуд нь шууд 3 гэж гарна. За мэдээж нэг Apple гэдгийг тоон индекс рүү хөрвүүлээ 3-ыг гаргачихж байгаа. Hash функц гэдэг байгаа шүү. Энэ hash функц оруулж байгаа hash функц, хайж байгаа hash функц хоёулаа ижилхэн байж ижилхэн үр дүн гарна шүү дээ. Хоёулаа өөр hash функц шигтэй тах юм бол энэ бол ижилхэн гарахгүй, олдохгүй байх тохиолдолтой гэсэн. За хариуд нь шууд 3 гэж гарна. Компьютер 3 дугаар нүд рүү шууд очиж 5000 гэдэг хариултыг хайж биднэрт харгана гэсэн. Тэгэхээр бүх чигсаалтаас эхнээс нь дуустал хайх шаардлага байхгүй. Шууд хаягаар нь очдог тул ийм хурдан хайдаг гэсэн. Шууд одоо instant очиж байгаа байхгүй. Pag гэл ерөөсөө hash function ажиллаад key одоо түлхүүр үгийг нь шууд индекс рүү хөрвүүлээ тэр индексийг татаад авъя гэл ингээ гаргаад ирж байгаа гэсэн. Бид нар massive дээр ингэж болдгоо шүү дээ те яг нөгөө key element massive ч юм болохоор 0 1 2 3 4 5 6 гэх ингээ 0-оос ихээс элементтэй нүднүүдэд бид нэр ингээд элементийг хадгалаад index of enter гэдэг element index of enter гэдэг элементээр хайгаад индексийг олгох юм эсвэл индексээр нь элементийг нь авдаг. Гэхдээ тэр элемент тэр индекс дээр одоо 5 гэдэг индекс дээр Apple-ийн утга байна гэдэг бид нар бас шууд хараад мэдж болохгүй байхгүй хайх юу гарчдаг. За энэ hash function гэдэг нь болохоор ерөөсөө яг тойлогч шиг түлхүүр value гэдэг болохоор түлхүүрийг мэдж яхад шууд утгаа авна гэдэг утгаараа бид нэг ингэж явдаг байх нь байна. Индекс гэдэг зүйл маань голдоо hash функц гэдгээр нэг шифрлэгдэж одоо индекс одоо тоон утгуулж гараад тэгээ түүгээрээ insert болон lookup хайх үйлдэлүүд нь хийгдээд явдаг байна гэсэн үг. За O1 тогтмол хугацаа тий. За энэ болохоор hash хүснэгтийн хамгийн том давуу тал нь хурд юм. Өгөгдөл 10 ширхэг байна уу 10 сая байна уу хамаагүй тухайн зүйлийг олоход хугацаа нь бараг ижилхэн байдаг. Үүнийг 0 O1 тий O1 гэж тэмдэглэдэг. За одоо бид нар үтсэн одоо юугаа харъя л да. Ерөн зүгээр энэ array харъя л да. Array гэдэг нь болохоор array жигсаалтан дээр болохоор хайх хурдлагаараа n байна. O n байна. Эхнээс нь нэг бүрчлэн хайна гэсэн үг.
Хамгийн муу тохиол юу ер нь тийш о n вэ гэсэн үг. За тэгэхээр n удаа хайх магадлалтай. За хоёртын хайлтын арга гэдэг нь болохоор логарифм о логарифм n гэдэг нь одоо бидний математик мэдэр хоёр сүртэй гэсэн үг шүү. За тэгэхээр энэ таллаж хуваах буюу 1 сая өгдлөөс 20-оос ихгүй те өгдөл 1 сая өгдлөөс 20-оос ихгүй хайлт хийдэг. Яг нөгөө цэг голоор нь хуваагаад их багаар нь шалгаад ингэ явцдаг. Тэгэхээр тийм байна. Хаш табл бол o1 шууд очиж авна гэсэн үг. За үүгээр бидний хаш табл гэдэг зүйл нь маш их давуу талтай болж байгаа гэсэн үг. Ингээд бид нэр хаш таблыг айгуу гоё ингээд энэ айгуу гоё зүйл баггүй key value гэдэг утгатай л болохоор бид нэр ерөнхийдөө энэ key value гэдэг зүйлээр бид нэр хаш таблыг ашиглахад 0-ыг буюу асар хурдтайгаар үр дүнгээ гаргаж авах боломжтой. Энд өгөгдөл 10 ширхэг байна уу 10 сая байна уу хамаагүй. Тухайн болоход одоо хугацаа нь бараг л ижлэхэн байдаг гэсэн үг. Би яг бараг ижлэхэн гэдэг нь яг ижлэхэн бас байж угаасаа чадахгүй. Тэ бараг ижлэхэн байна гэсэн үг. За нэг иймэрхүү байдалтай явж байна. За дараагийнх нь мөргөлдөөн. За мөргөлдөөн гэдэг асуудал үүсэх магадaltaй байдаг. Энэ болохоор хашийн ганц хаш тавих хүснэгтийн цорын ганц сул тал нь болохоор энэ мөргөлдөөн коллишн гэдэг ойлголт бол мөргөлдөөн гэдэг ойлголт байна. Заримдаа хаш функц хоёр өөр түлхүүрт ижил индекс өгч болно. За иймэрхүү асуудал үүсгээд идэг. Одоо хаш функцийн маань одоо нэг алгоритм юу юм уу өмнөхөөсөө хайж байгаа шинэ индекс өгж мөхгүй бол бид нэр хаш Apple гэдэг дээр индекс 3 гэж өгөөд banana гэдэг дээр индекс 3-гээ өгнө. Тэгвэл үүнийг collision буюу одоо мөргөлдөөн гэж нэрлэдэг. За энэ мөргөлдөөн гэдэг нь програмчлалт дээр нэг иймэрхүү байдлаар хэрэглэх нэ. Үүнийг шийдэх олон арга байдгаас хамгийн түгээмэл нь chain-ийг буюу гинжлэх арга гэж байна. За ингээд энэ мөргөлдөөн гэдэг юм угаасаа үүсэх юм байна. Зөвхөн дан хаш үснэгтэр явах юм бол эн чинь зөвхөн 1 2 3 гэдэг юу байхгүй байхгүй юм чинь айгүй олон 100 олон 10 олон мянга олон 100 мянга сая өгөгдлүүдээр эн чинь мөргөлдөө үүсэх гээд байгаа. Тэгэхээр үүнийг бид нэр шийдэх хид хідэн арга байна. За аргууд нь өөрөө хугацаа болон ашиглаж байгаа өгөгдлийн бүтцийн суурь ойлголтуудаас хамааруулаад янз бүрийн арга байна. Тэгэхээр chain-ийг буюу гинжлэх одоо chain-ийг гинжлэх гэдэг нь 3 дугаар нүүдэн дотор дахиад жижиг жагсаалт хийгээд 3 дугаар linked list үүсгэждэг. Тэгэхээр 3 дугаар нүдэнд Apple, Banana хоёулаа дараалаад байрлана гэсэн үг. Хэргэл мөргөлдөө их гарвал хурд нь удаашрч одоо ON руу төхөх хэрэгсэлтэй гэсэн үг. Мөргөлдөө их гарах юм бол одоо тэр нөгөө хитэн өгөгдөл байна. Түүгээрээ хайх хурд нь удах одоо магадлалтай. За энэ болохоор мөргөлдөөн гэдэг асуудлыг шийдэж байгаа. Гэхдээ жоохон асуудал нь болохоор тэгээд мөргөлдөөн олон байх тусмаа айгу хурд нь удаашрах айгу эрсдэлтэй одоо юм шийдэл байна гэсэн үг. За тэгэхээр эдгээр шийдлүүдийг бол ийм шийдэл байна. За тэгээд яг хуу гэхдээ энэ ер нь бол тэгээд одоо энэ энэ лөө очтол ерөнхийдөө хол яана л да тэгж юу юугүй дандаа мөргөлдөд гэж байхгүй. Хашилтдаг чинь бас тийм амархан мөргөлдүүлэхэр биш. Энд яг хуу зүгээр нэг жижиг жишээ аваад ингээд хэрвээ юм байвал гэдээ оруулсан болохоос биш. Энэ бол шийдэгдсэн асуудал шийдэж болдог. Энэ бол амьдрал дээр бас шийдэгдсэн асуудлаа. Тэгэхээр одоо ерөн зүгээр програмчлалын хийлүүд бол үүнийг ерөн шийдсэн. Сайжруулад хийцэн байгаа. Бид нар ашиглаж дуудаад ашиглаж болно. Гэвч яагаад энийг хэлээд байна гэхээр хийдлээ 100% үүнийг өөрсдөө дахин бичээ зохиогоод авах шаардлага бол бидэрт байхгүй. За бидний өдөр тутам ашигладаг бүх програмчлалын хэлэнд хаш үснэгт байдаг. Гэхдээ өөр нэрээр нэрлэгддэг. Жишээлх юм бол Python хэл дээр бид нар dictionary гэж байдаг. За Java дээр бид нар hashmap одоо dictionary-гээр сүүлд бас орж ирсэн санагдаж байна. Java дээр бол hashmap гэдэг ийм класс байдаг. Java дээр hashmap гэдэг класс байдаг. За тэгээд JavaScript-ээр болохоор object эсвэл map гэж одоо бичигддэг. За эсвэл map байх нь C нэмэхээр unordered map гэдэг ийм зүйл байдаг байх нэ. За ингээд доор ингээд жижигхэн Python програмчлалыг хэлээр ингээд харах юм бол энэ бол хаш үснэгт ашиглаж бүх хэлбэр. Хаш үснэгтийг бол Python дээр бол аягүй амархан зүгээр хаш үснэгтэй гэдэг ингээд явчихгүйгээр яг нэг хэлбэрийг ярих юм бол энд ингэж юм те. Book гэдэг ийм одоо хас объект аваад book доогоор font доогоор зураас book тэнцүү, бол тэнцүү утсын дугаар, сарнай тэнцүү утсын дугаар. За хайх үйлдэл нь болохоор энэ чинь шууд on-гээр те print book болд гэх юм бол болдын утсын дугаарыг цаг алдахгүйгээр шууд хаягаар нь очиод дугаарыг гаргана. Энэ бол юу вэ? За ер нь бол айлч програмчлалын хэлэнд энэ Python гэдэг програмчлалыг бол бичиглэл хамгийн багаараа алдартай те. Тэр утгаараас илүү өгөл боловсруулах, дата тооцоолох, шууд одоо тооцооллын одоо математик илэрхийлэл болон тооцоолын алгоритмуудаа
бичиж явуулдаг энэ Python гэдэг програм шүү дээ. Бас баг зэргийн давуу талыг олгоод байдаг байх нэ. За тэгээд хэш үснэгт эрэмлэгдсэн мод гэж юм хоёр юм байгаад байгаа. За яг энэ хоёрыг зүгээр нэг жоо өрсөлдөөж харах юм бол хэш үснэгт нь нэг буюу маш хурдан боловч нэг сул талтай. Тэр нь өгөгдлийг эрэмблэлдэггүй гэсэн үг. Эрэмблэлдэггүй. Та хаш үснэгтээс хамгийн бага утгатайгаар ол гэх юм бол тэр бүх өгөгдлийг нэг бүршин шалгаад энэ хэрэгтэй болно гэсэн үг зарцуулах хугацаа. За одоо бид нар бол энийг бол ойлгочлоо. Тэг ягаад гэвэл хаш үснэгт гэдэг нь hash function гэдэг нь өөрөө индексээ өгдөг юм байна. Тэгээд индексээ өгөөд ороод ингээ явцсан байхад ингээд эрэмблэлт гэдэг зүйл бол хаш дээр бол байхгүй нэ. За энэ бол хамгийн сул тал. Харин одоо логарифм n хурдтайгаар одоо ажиллах юм бол эн чинь математик дээр хоёр сүртэй ингээд binary search буюу хоёртын хайлтын мод буюу одоо 1 сая өгөгдлүүлэх 500,000-аар тастаад 250,000-аар ягаад тэрнээс их бага байна уу гэдэг ингээ хайх боломжтой зүйлийг хэлээд байгаа шүү дээ binary search тэрийгээр. За өгөгдлийг үргэлж эрэмбэтэй байлгадаг. Одоо binary search тэрийн давуу тал нь үргэлж эрэмбэтэй байдаг. За бид нар мод гэдэг өгөгдлийн бүцийг үзээд тэгэхээр айгүй олон зүйлийг үзнэ. Эрэмлэгдсэн мод, яг баланс тэгэхээр тэнцвэртэй мод, хоёртын мод. За ингээ гих зэрэг байдлаар модон дээр олон аялал байгаа. Модыг хэдлээ төсөөлөөрөө дээрээ нэг эцэгтэй тэрнээс ингээ салбарсан мөчрүүд ингээд одоо ингээ байгаа гэж ингээ төсөөлөх юм бол бид нар хаашаа яаж өгдлөө хайх уу хид хид нэвтрэлт байгаа breadth first search, depth first search тэгээ маш олон мод руу нэвтрдэг арга байгаа. Тэгээ тэр аргуудын алийг нь ямар утга дээр ашиглах уу гэдгээс хамааруулаад ингээ явна. Graph filter болоод эхлэхээр энэ чинь нэг замын зардал энэ төр ороод ирнэ. Тэгтээ яг нэг ойлгочвол айгүй амархан ойлголт хэдүүлээ энийг бас үзээд явна. Тэгэхээр энэ дээр энэний одоо эхлэл нь одоо энэ одоо хамгийн ихнийх нь balance tree гэдэг ойлголтоор хэдүүлээ энэ явж үзэн. За энэ binary search tree хэдлээ үзээд эхлэхээр гүн ойлголтуудыг нь аваад явна. За тэгэхээр одоо бол хэдүүлээ хаш үснэгтээр явж байгаа. За түрүүн ярьсан. Энд чи яасан гэлээ? Collision буюу мөргөлдөөн үүсэх үед. Өөрөөр хэлэх юм бол хаш функцэд юм самсаргүйгээр угаасаа энэ нөгөө индекс гаргаж өгөхдөө адилхан түлхүүрэн дээр нэг индекс гаргаад өчгөр тэр дотор ингээ орчих واخгүй. Тийм болохоор мөргөлдөөнийг шийдэх буюу гинжлэх буюу linked list холбооч хязгаалтаар үүнийг хийдгээ гэдсэн байгаа шүү дээ, тий? Утга дээр нь. За энэ арга нь хаш хүснэгтийн нүд болгоныг linked list болгон хувиргадаг. За нэг юм байна. Хаш хүснэгтийн нүд болгоныг linked list болоод хувиргачдаг. Хэрэг мөргөлдөөн гаруй шинэ өгөгдлийг тухайн нүдэнд байгаа чагсаалтын төгсгөлдөнд гинжлээд орхичдаг. За гинж гэдэг бид нар ойлгож байгаа шүү дээ, тий? Өөрийгөө элемент тэгээд миний дараагийн элемент гэдэг ингээд явдаг зүйл чинь бид нар linked list шүү дээ, тий? За ажиллах зарчим нь болохоор одоо sax буюу одоо bucket тий одоо нэг одоо үүр байна гэж тий өгөгдлийн үүр байна гэх юм бол бүр одоо bucket бүр өөртөө хид хідэн агуулж чаддаг боллоо гэсэн үг. Linked одоо нүд болгоно linked list болоо хуурч байгаа гэсэн үг шүү. За тэгээд давуу тал нь хүснэгт дүүрхээс айх шаардлагагүй. Санахой байвал гинж уртсаар л байна. Хэрэгжүүлэхэд хэлбэр буюу RAM чинь дүүрэхгүй л бол үнийг уртсгасаар л байна гэсэн үг. Тийм болохоор энэ дээр санаа зовох юу байхгүй. Сул тал бол хэрв яг түрүүний ярьсанчлан хайлт удаашрнаа. Бүх өгөгдөл нэг нүдэнд цугларч байгаа юм бол хайлт удаашрна. Гэтэ энэ тохиолдол хамгийн муу тохиолдлыг хэлж байгаа шүү. Мөн нэмэх санахой буюу pointer ашиглаа явдаг болохоор тий илүү нөгөө програмчлахад жоохон төвөгтэй байдлууд их үүсдэг. Linked list чинь сул талд нь юу вэ? Keyгээр нь олон гутаа одоо нөгөө ингэн гэсэн үг байхгүй юу? 3 гэдэг индекс одоо Apple, banana гэдэг хоёр түлхүүр үг байна. Apple-ийн үн, banana-гийн түлхүүр үг одоо үнүүд нь дандаа value гэж бодъё. Тэгэн гут бид нэр яагаад хийчихин гэхээр Apple, banana-гийн гут энэ хоёрыг 3 гэдэг индексээр хадгалаа гэдэг нэг ингээд collision давхарлал үүсгээ явуулчлаа шүү дээ. Тэгэн гут тэр дотор орж байгаа үг чинь linked list байна. Хамгийн ихэнд нь Apple ороод тэнд нь banana. Тэгэхээр бид нар шууд banana Apple гэхгүйгээр нөгөө linked list-ийн хайлт буюу pointer заагчин next гэдэг нөгөө тэрний дараа гэх гээд хоосон болтон дараа гэж давталтаараа хайжиж гол утгуудаа олж авах шаардлага ингэж гарчаад байгаа гэсэн үг. Тэгэхээр иймэрхүү байдлаар мэдээж хурдны хувьд бол энэ бол маш удаашрах одоо сул талтай. За гэхдээ энэс нэг айх хэрэг одоо бол ерөнхийдөө програмчлахад нэг байхгүй гэж бодож байна. RAM чангалтай хугацаатай юутай болсон. Дээрээс нь хаш хүснэгт гэдэг hash function гэдэг hash функц маань тийм алдааг бол байнгын хийхгүй. За тэгээд яг дараагийнх нь болохоор энэ нээлттэй хаяглалт буюу одоо мөргөлдөөнийг шийддэг одоо төрөөнийх огш нь бол энэ гинжлэх болоо chaining гэдэг арга үзчихсэн бол энэ open addressing буюу нээлттэй хаяглалт гэдэг зүйл бас байна. Энэ арга нь болохоор мөргөлдөөн гарвал өөр хоосон нүд хайж эхэлдэг. За энэ их гоё арга баггүй. Бүх өгөгдөл хүснэг дотроо л байна. Нэмэлт чагсаас үүсэхгүй.
энд 3 нийтлэг арга бий. Эхнийх нь болохоор linear probing буюу шугамн хайлт. Дараагийн хооснуудыг олох хүртэл нэг нэгээр индексийг нэмэгдүүлээ шалгана. За энэ linear probing болохоор нэг иймэрхүү байх нь. Эхлээд pag гэдэг янгууд индекс дээр өмнө угаасаа pre-exist value юу тийм утга байх юм бол дараагийн индексийг шалгаа авчих. Ингээд хурш элементүүдийн индексүүдийг шалгаж байгаа хоосон байх юм бол түүшээ тийш нь хийдэг ийм арга байна. Дараагийнх нь болоод quadratic probing буюу хооснуудыг олохдоо квадратаар холдож хайна. 1-ийн 2, 2-ийн 2, 3-ийн 2 гэх зэрэг байдлаар одоо энэ quadratic одоо ингэж холдож одоо эн чинь нөгөө нэг ирэмлэгдсэн байхгүй гэдэг байгаа ш. Тэгэхээр бол энэ индексийг ингээ квадрат зэрэгээр ингэж ирэмбэлж яахыг ирэмбэлж нүдүүдийг одоо олно гэсэн хооснуудыг олохдоо хооснуудыг тэгж олно гэсэн үг. Дараагийнх нь double hashing буюу хоёр дахь хаш функцийг ашиглан хідэн нүд алхасгаа алхасгаа шийднэ. За дахиад дараагийн хаш функцийг ашиглаад тэгээд хідэн алхасгаа шийднэ. За энэ бол нэг амар их ашиглаад байдаггүй зүйл. Тэгээд давуу тал нь гэх юм бол нэмэлт санахой pointer ашиглахгүй тул санахойд маш хэмнэлттэй. Яг тэгэхээр бид нар pointer буюу linked list-нүүд болгон дөр үүсгээд байна гэдэг чинь өөрөө тодорхой хэмжээний санахой зардал өндөртэй ашиглалтыг айгүй өндөр ресурс шаардах гэдэг байгаа байхгүй. Сул тал нь бол хүснэг дүүрэг тусам хооснууд олдохгүй удаж эрс удна гэсэн үг. Одоо clustering буюу өгөгдлүүд нэг хэсэгтээ бөөгнөрөх асуудал үүснэ. За нэг тиймэрхүү байгааз квадрат зэрэгээр хайгаал ингээл яваал ингээл байсан чинь дунд нэг хооснууд орхигдоол ингээл одоо энэ чи өгөл хэсэг тусам одоо иймэрхүү асуудал үүснэ. Тэгээд clustering буюу нэг хэсэгт бөөгнөрөөд ангилагдаад ингээ гарчих ус эрсдэлтэй. Тэгэхээр ер нь альж програмчлалын зүйл нь 100% юмыг шийдсэн байна гэдэг юм өгдлийн бүтцийн арга бол байхгүй. Тэгэхээр ямар өгөгдөл дээр, ямар утга дээр, ямар бодлого бодож байгаагаас хамаарат тухайн ашиглагч байгаа одоо энэ арга технологиудаа одоо програмч инженер өөрөө бас мэддэг байх шаардлага үүсчихэд байгаа. За open addressing гэдэг ийм арга байх нэ. За тэгээд одоо харьцуултыг хэдүүлээ үндсэн лекцээ агуулгаад босгоно. За харьцуулт гэдэг зүйл нь болохоор санахой. За хүснэгт дүүрэлт. Тэгээ хүснэгт дүүрэлт. Гүйцэтгэл буюу performance, устгах үйлдэл гэдэг зүйлээр бид нэр одоо collision буюу давхардлыг бид нэр benchmark хийгээд ер нь compare зүгээр энгийн compare-ийг харьцуулахад benchmark биш. Benchmark гэх юм бол хэдүүлээ бодит утган дээр гарсан минут секундээр бид нэр ярих байсан. Тэгэхээр бид нар тэнд гинжлэх болон open нээлттэй хаягжилт гэдэг зүйл дээр хамгийн эхлээд санахой дээр бол жигсаалтын зангилаанууд нөөц нэмэлт зай аав. За нэмэлт зай авахгүй зөвхөн массив дотор бол хийнэ. Зөвхөн хашийн одоо анх авсан массив дотор хийнэ. Нөгөөх нь нэмэлт зай аавна. Хоёр дахь нь хүснэг дүүргэлт буюу хүснэгтээс олон өгөгдөл хадгалж болно. За дараагийнх нь хүснэгтийн хэмжээнээс их өгөгдөл багтахгүй. Дараагийнх нь гүйцэтгэл дээр болохоор удаашрал нь аажим явагддаг. Яагаад тэгэхээр нэг нүдэнд л олон одоо нэг индекстэй л олон одоо value key хадгалагдаад байх юм бол энэ бол аажим явагдана. Хүснэгт дүүрэх үед хурдан маш огцон мундаг. За open addressing гүйцэтгэл дээр жоохон сул байх нь. Устгах бол маш амархан жагсаалтаас хасчдаг. За open addressing гэдэг нь хэцүү. Устгасан нүдийг delete гэж тэмдэглэх шаардлагатай заавал үүсдэг. Яагаад тэгж тэмдэглэж чинь гэхээр ингээд нээлттэй ингээ хаяг хайхтаа устсан нүдэн дээр шууд оруулахгүй тул энийг дахиж ашиглахгүй болгоод delete гэж одоо юм марк юу тэмдэглэл үлдээгээд дараагийн алхамлуугаа шилтээ явчихдаг. Тэгэхээр энэ бол бас нэг сул тал нь байх нэ. За ингээд бид нэр одоо энэ хаштаблийн энгийн одоо лекцийн материалуудаа хэдүүлээ уншаад дуусглаа. Хаштабл гэдэг товчхондоо бол юм байдаг. За энэ дээр бид нэр энэ лекцэн дээр бид нэр эхлээд хэдүүлээ юугаа харъя. Хаштаблийнхаа дасгал ажлыг нэг хараад тэгээд дасгал ажил дээр байгаа кодыгоо бүгд нь одоо энэ хичээл дээр оруулъя. За data structure дотроо source дээр нь чи package үсгээд hash table гэдэг ингээд package үсгэж. За тэгээд бид нар энд татаж авсан хаштаблийнхаа одоо энэ биш ганц хаштабл гээл энд байна. За энийгээ ийшээ оруулаад ирье. Энэ шууд орж ирэхгүй юм би гэсэн десктоп дээр хадгалж байгаа оруулж ирье. За ингээд хаштабл. За энэ алдаа гарах нь ойлгомжтой. Энэ package-а бид нар зааж өгөөгүй. За package. За хаштабл. За даалгаврыг нэг харчих. Зүгээр юу хийх гээд байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ нэг хараад. PDF файл хэвчээ. Биш шүү дээ. Java-га би авчиад юу олгоо ачлаа.
Java файлыг авчид явуулгачлаа. Энийг хэдүүлээ open гэдэг чи явуулгач нь юу юм select VS Code ч юм уу select. За авц. За энэ явах. Hashtable. Биш. Exercise 4. За энэ. За яг хуу ерөн зүгээр hashtable гэдэг одоо үүссэн байгаа энэ зүйл дээр одоо энэ дээр бид нэмж өргөх нэ. За програмын ажиллагааны явц өгдлийг буруу оруулахаас үүсэх алдааг босруулах try catch бичээрэй. За энэ бол угаасаа өдлөө бичиж эхэлсэн. За юу нэмэх гэсэн чинь энэ жоохон файлтай ажиллах нь. Бид нэр Java дээр бид нэр эргэн санаад файлтай ажилладаг код эргэн санаа шаардлагатай. За read from file буюу толь бичгийн өгдлийг файлаас уншина. За бүх толь бичгийн өгдлийг файлаас уншина. Текст файлаас уншсан үгийг нэмнэ. Add гэдгээр object element-ээр уншсан үгийг нэмнэ. Remove гэдгээр үгийг устгана. Search гэдгээр нь өгдлийг одоо key-гээр нь хайна. Update гэдэг нь key-г оруулаад элемент байна. Тэгэхээр Apple 5000 гэдэг байсан бол Apple 8000 гэвэл одоо Apple-ийн үнийг 8000 болгож өөрчилдөг. Update элемент хийх нэ. Update key буюу түлхүүрийг нь бас өөрчилж болдог. Энийний давуу тал нь hashtag-ийн түлхүүрийг нь өөрчилж болдог юм код өчгнэ гэсэн үг. За ингээд бид нэр жишээ кодоор үүнийг одоо хэдүүлээ үзэх юм бол за хэд хэдэн жишээ код багш нь бичсэн байгаа. Энэ жишээ кодыг та бүхэн бас хараарай. Одоо энд ингээд за одоо энэ жишээ кодыг хэдүүлээ нэгэт. Hashtag гэдгийг өөрөөр бас HT гэд нэрлэчихье те. HT-г энэ байна, Ford гэж байна. За hashtag гэж байна. За эгийг тарах юм бол stack ч одоо хэрэггүй хаад. За энд ингээ хараат. HT гэдэг одоо юу вэ нэ? За энэ package HT. За ингээд өгчий. My hashtag. За гэхдээ шууд энэ зүйлийг шууд яахгүй шүү. За энэ stack-ийг өгч устгах чи энэ угаасаа хэрэггүйгээр юм ихсэн байна. За энд бид нэр ингэж зүгээр ингэж өгсөн байна. Энэ чагт гэдгээр зүгээр тэмдэгтээ ингээл өгсөн байхгүй юу? Тэмдэгтээ л бид нэр яатсан байна. Чагтаар энд чагтаас өмнөхийг нь key, чагтаас хоошоог нь value гэж өгсөн гэсэн үг. Тэгэхээр hi гэвэл сайн байна гэж харна, school гэвэл сургууль гэж харна, data гэвэл өгөгдөл гэж харна, info гэвэл мэдээлэл гэж харуулах нь. За үндсэн hashtag чинь бол энэ байна. За энэ бол бидний hashtag-ыг зохиомжлоод код хийцэн буюу Java-гийн өөрийнхөг нь ашиглаагүйгээр hashtag-ыг програмчлалж хийсэн зүйл маань энэ. За бид нар эргээд харах юм бол энэ hashtag гэдэг маань юу хийж ийн гэсэн чинь protected хамгаалагдсан юм тогтмол класс үүсгээд энэ дотор бас өөрөө удамсандаа л харагддаг key element гэдэг юм object төрөлтэй. Object гэдэг чинь ямар ч үглийн төрөл авч болно гэсэн үг те. Object төрөлтэй байх нь байна. Байгуулч функцээр эхний байгуулч функц хоосон, дараагийн байгуулч функцээр бид нэр key value-д нь одоо утга авч байгаа entry буюу key value-г утгатай болгож байгаа байх нь байна. За энд нэг юм байгаа. Hash функцийг бид нэр кодлох гээд байгаа. Тэр нөгөө одоо банана ч юм уу Apple-гийн оруулангууд индекс гаргадаг байх гэдэг шүү дээ. Apple-гийн оруулангууд индекс гаргадаг байх. Индексийг 3 ч юм уу 4 ч юм уу ингээд нэг юм оноож өгөх гээд байгаа байхгүй бодчоор тэд гэл ингээд ерөөсөө юм лам шиг хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр энд бид нэр хуваагч за гэдэг юм утга тэгээ size байх нь. Хэдэд хуваагч гэдэг юм зүйл байна. За тэгээ hashtag маань өөрөө ингээд өөрөө hashtag-ыг аваад тэгээд хуваагчдынхаа утгаар одоо юм массивыг үүсгээд ингэ явдаг юм зүйл байна. За тэгээ хайх үйлдэл git үйлдэл хамгийн гол зүйл нь put гэдэг үйлдэл байна тий. Put гэдэг үйлдэл байна. За эхлээд энэ болохоор яаж юм key element орж ирэх key-гийн шалгана. Хэрвээ key null байх юм бол hash entry-гийн гутаа size-аар эгээр нэмэгдүүлээд энэ ч бид нэр утгаа олж байгаа бол key-г давхцах юм бол бид нар key дээр одоо юу байна гэдгийг шалгаад element-д нь яваад авсан element-ийг нь явуулж байгаа. Энэ key element нодыг давцаа яах юм бол энэ болохоор table дүүрэн байна гэдгийг харуулж байгаа. За энийг алхам алхмаар хийх юм бол та бүхэнд харагдана. Энд юу хийж ин хэрэгсэл key value өгөөд за ингээд хийвч харуулаад нэг ажиллуулаа үзэх юм бол дараа утга гарах нэ ингээд. За ерөөсөө энд бол put гэдэг үйлдэл болон print output гэдгийг л ажиллуулад байна шүү дээ. Output гэдэг нь юуг харуулж ин гэсэн чинь 0-оос хуваагч одоо нэг массивын энэ чи юу шүү? Хоогч гэдэг нь юугаа хэлээд байгаа шүү. Ерөнхийдөө л энэ нөгөө хашийн хэмжээ хүртлээ гэж хэлээд байгаа шүү. За тэгэхээр энэ хүртлээ энэ 11 байх нь шүү дээ. Энэ хүртлээ бид нэр давтчихна. Тэгээд маш хашийн элемент бүрдэх одоо key-гээр нь бид нэр тухайн элементүүдийг хэвлж харуулж байгаа л юм үйлдэл хийж байгаа. За тэгээд энд бид нэр болохоор put хийж байгаа. Өөр нэг олон юм хийгээ бахан бүтүүдийг л хийж байгаа. Тэгэхээр энэ null яагаад гарч ийн гэхээр энд одоо жишээлбэл энд 80 40 65 гэж байгаа байхгүй юу? Одоо ингээд нэг
2 3 4 5 6 7 8 9 10 11 гэдэг ийм 65 ийм 11 утга байхгүй ингээд дууссан. Яг тэгэхээр энэ divisor гэдэг чинь нөгөө n гэдэг шиг хэмжээ гэдэг шиг хуваагч гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нэр ямар утга хийсэн бэ? Хаш дээр одоо put гийн гут бид нэр entry гэдэг одоо энийг явж байгаа шүү дээ. Хаш entry гэдэг энэ ажиллаж байгаа шүү дээ. Key element-д нь яваад за тэгээд ингээд жоохон хуваагч энтерт нь нэг үлгэртлээ хувааж энтер хашийн байршлыг олж исэн бол энд бид нэр санааны яаж юм гэхээр энэ яасан бэ гэхээр за би дахиад ажиллая. За энэ хараа 80 гэдэг нь massive индексийн хамгийн ихэнд ороогүй байгаа сте. 4 гэдэг элементийг буцаасан байна. Key 4 гэдэг индексийг буцаасан юм байна. Нөгөө put гэдэг нөгөө хаш функц маань дараа нь 40 65 гэж шүү дээ тий 40 65 яг key value хоёрыг адилхан л бичсэн байгаа шүү. За 40 65 гэдэг нь бол нэлээд алхасаад энэ дээр энэ болохоор 10 дахь элементтэй буюу 11 0-оос 11 10 шүү дээ тий тэгээд хамгийн сүүлд нь 65 орсон байна. Тэгэхээр энэ тэнд орсон байна гэсэн үг. Дараа нь бид нэр дахиад put дээр 65 10 гэдээ өгсөн байна. Тэгээд дараа нь юу болсон гэсэн чи дараах байдлаар ингэж гарсан байна. За тэгээд ингээд хэрвээ давхсаж ивэл шүү дээ 65 чинь 58 болох байсан ба шүү дээ. Тэгэхээр 58 гэдэг чи хаана энэ вэ? Хамгийн сүүлд нь 58 гэж байна шүү дээ. 65 байсан шүү дээ тий. Энэ хамгийн сүүлд нь 65 гэж энд байсан бол энэ 58 болгосон байна. За put гэдэг үйл чи хэрвээ элемент давхсах юм бол update хийдгээр ингээд явцсан байна. За нэг иймэрхүү. Эндээс бид нар my hash table-ыг гаргаад одоо ингээд ийм text word file бэлтгэсэн байгаа. Тэгээ my hash table гэдэг маань болохоор саяны hash table-аас удамшаад за энэ хуваагчаараа ингээд оруулаад ирдэг. Тэгээ read from file буюу Java-гийн файлаас уншихыг одоо ингээд авцсан байна. Юугаар нь хуваагаад massive руу хийчих байна. Энийг бол string гэж үзэж байгаа шүү дээ. Ингээд нэг string л багхгүй юу? Тэр string-ийг бид нар болохоор энэ чагтаар нь хуваагаад энэ str гэдэг лөө хийж байгаа. Тэгэхээр str 0 нь энэ key, str 1 нь value гэсэн үг. За тэгэхээр эн чинь бол ингэж read from file хийцэн байна. Тэр нь болохоор put хийж байгаа буюу одоо эн чинь нөгөө hash table-аас удамшаад put гэдэг үйлдэл чинь ороод ирж байгаа шүү дээ. Энэ одоо энэ put гэдэг үйлдэл энэ удамшсан ороод ирж байгаа. Тэгэн гут put гээд 0 1 буюу key value-гаар нь гэж хийгээд юм гэсэн. Remove гэдэг нь болохоор энэ super буюу эцэг hash table-аас search гэдгийг хайгаад хэрвээ index нь хасах нэгтэй тэнцэхгүй буюу ингээд байхгүй хасах нэгтэй тэнцэхгүй байх юм бол үнийг 0 болгоод ингээд явчихна. Update нь бол энэ байна. Update key нь энэ байна. Search нь энэ байна гэсэн үг. За тэгэхээр энэ даалгаврыг ер нь яатсан байгаа. Хийгээд өгцөн байгаа шахуу гэсэн үг. Гэхдээ та бүхэн энийг ажилуулад нэгэн алхмаар одоо энэ юу хийж байгаа, яаж байгаа үзээд ингээд явнаа. За гэхдээ энд бол hash table гэдээ бид нэр ингээд өөрсдөө ингээд кодо бичиж байгаа байхгүй юу? Ингээд өөрсдөө бичээд ингээд явж байгаа зүйл байгаад байгаа. Тэгэн гут бид нэр ер нь ингэх шаардлагагүй шахуу болцсон гэдэг яаж харах вэ гэхээр Java-гийн hash map гэдэг ийм юу байгаа. Сан байгаа. Java-гийн hash map гэдэг сан нь өөрөө ийм сан байх нь. Java-гийн util дотор байдаг. За би ингээд random Java код гаргачих л да. Энэ дотор байт юм. Java-гийн util дотор hash map гэдэг ийм код байна. За generic буюу ямар ч өгөглийн төлөв авч болно гэдэг юм юу хэлсэн байна. Тэгэнгუთ энэ маань өөрөө юу гэсэн чинь шууд put гэдэг үйлдэл нь байж гин key value-тэй get гэдэг үйлдэл нь байж гин key-гээр нь элементийг аавна remove байж гин clear буюу цэвэрлэх гэж байж гин бидэд хэрэгтэй үйлдэл хэмжээ нь байж байна. За тэгээд энэ чи нэг бүх одоо юуг нь одоо massive бүх set-ийг нь гаргаж хевлэе гэж болно. За тэгээд цаашаа олон үйлдэлүүд нь байгаад байгаа. Update нь хүртэл байх хэвээр одоо. За гих зэрэг байдлаар Java-гийн одоо hash map гэдэг зүгээр map биш шүү. Hash map гэдэг ийм бэлэн сан байгаа. Тэгэхээр бид нар ер нь бол угтаа яг ингээд hash map-ыг өөрөөсөө энэ бол өөрөөсөө хийсэн байхгүй. Энийг гараараа хийсэн hash map-ыг яаж хийгээд вэ? Одоо та бүхэн search дээр хараарай. Search гэдэг маань юу гэж вэ? Энэ бол нэг юу аваад ABC гэдэг чинь нэг модуль шүү дээ. Модуль аваад тэгээд хашийн кодыг нь одоо энэ чи юу тавьж чинь hash кодыг нь одоо хуваагчтай үлдэгдэлтэй хуваагаад тэгээд дараа нь хашийн элемент таблийн элементийг нь тухайн хайж байгаа дэлгүүрнийхээ одоо keyтэй equals хийгээд хэрвээ тэнцүү байх юм бол ингээд бид нар индексийг нь олохгүй search-ийн индексээр нь одоо нэг утгыг нь олохгүй л ингэж явж байгаа нэг аргыг энд бол ашигласан байгаа. Тэгэхээр энэ бол нэг хуваагч гэдэг ойлголтын дээр бас нэг жоохон олж явж байгаа. Өөр нэг онцлог юм бол байхгүй. За ингээд энэ бол хийгээд багшны даалгаврыг энэ жишээ гэдгээр нь хийгээд өгсөн байгаа. Тэгэхээр та бүхэн жишээг харж агаад өөрөө хийгээд өөрсдөө бие даан хийгээд над руу хичээлүүдээ бас hash table-ыг ойлголоо, инглээ, энийгээ гүйцэтгэлээ гэдгийг хийгээд явуулах шаардлагатай байна.